年轻的时候特别想干的事儿，实际是开始正式的这个接触牧马人做阿斗沁，实际是从这个11年开始的。实际上你做了阿斗沁以后呢，你看马并不是看它动的，更多是一种静态，它是这个很内敛的一种动物，它这个灵性可能都在静态当中体现，它并不是在它瞬间。比如说很多人这个，那你看到很多画啊，可能对马不理解，一看万马奔腾，这个马朝那儿，那个马朝那儿呢，实际上生活中不是那样的，这马整个一跑都是一个方向。个别可能这一个群里边就一嘎叽那个钟在抖一抖，实际上都非常直啊，它很静，就像那个最好的雕塑，它都是静态的。所以说做这些马，即使它是动态，瞬间这个动态，也要把它静态化，让它有一个是稳定的一个固化的一个造型，实际是这样来体现马的。这里不强调这个生动。实际更强调一种永恒。我每次去草原都得准备装备，这个有人出去旅游需要准备睡袋呀，需要准备帐篷，差不多。每次去，我都是带着马鞍子去。我的看呢，就一直放在阿妈家里，太长了不好带。但是靴子啊、袍子、马鞍子是特别关键的，包括哈扎的这些。没有语言，反而到其他的这个感受，可能是让你更集中来完成这个事儿。大家都挤来挤去，挤来挤去，难免会有一些磕碰碰啊，这很正常啊。可一到草原就发现，好像这个不是这样。这人和人呢，他有一种分寸和礼让在里边，所以他跟那个自然是很接近的。就像这个自然，它创造出这样的人，就应该这样。多少？结果得个的。那说的这了就，现在没弄。没弄。哎，昨天晚上老断，啊，一直玩儿。查干山的那个时候来给那个阿妈拜年呢。这样还是去年在家里的老婆孩儿过来，但是说真正干活的人儿，哎呀，那已经有5年了，5、6年了。这个给你听一段，对，哎呀，就这个歌最适合阿妈家这块草原呢。这个查干吉林西的这个，对。每次一到这儿，我就把这个就放出来，那味道是最对的这边。啊，三分钟。呀，是。这。3分钟。3分钟。3分钟。对。是。先走，先走。好。对。对。我就，这路儿。也是。啊。我讲好结婚，那个特生个节目就做啊些节目风格就不得去，
суулдан манай абиот нь надлагаан тасаад адуучин болоод чигээр одоо 14 жилийн нүүр үжиж байна. Сайн адуучин болчихлоо. Адууны амьдралаас бас өөрийн тэр жураг бүтөөлөөнийг бас сайхан хүнд амьдралтай сайхан тэр хэнэгтэр хийж байна. Өнөө бас тэр оюун ухааны шатуурштай. За, сайхан засчих.但是每回拿出来跟牧民在一起，跟蒙古人在一起来抵鼻烟壶的时候呢，心里面都是有一种怎么说，很暖啊。我对这个习俗怎么由来呀、历史啊、理论这方面是一点都没有，但是呢，我觉得这个礼仪很尊贵。怎么说呢？你的品味啊、修养啊，他把你这方面给浓缩了啊。Pero nagkusing mo archilete ba na? Өтөө сайн читэй сайн мод итгэхгүй болоо үгүй.白的虎皮，去年那个过寿的时候，正好在蒙古国那个领勋章呢过不来，然后今年呢麦丽斯克阿代本来想来上学过不来，这是我们一点心意。完了，下面这个知道阿尼亚属蛇的，这里是今年蛇的雕塑啊。白的虎皮，Тэр үед одоо ах トゥ хөдөл манай аав ээж байхын үед 90 онд одоо бүр айлгэр болоод чигээд нэг 300 гаруй адуу байсан. Тэрнээс 7 гоо өгсөн. Тэгээд өнөөс усууд энэ адуу гэдэг амьтан бол өхний жарахгүй болоод ирлээ. Усалт нь хурдан болчихно. За үргэн ах чинь тамгыг тайварш хэшиявья. Аник. Би жоохон дайет нэ болохгүй нэгөр нь би энийг нэг хашаа өргөчхөд хараад тэр. Нэг хүүхдэд өгье. Нэг төрхтэй юм уу? Бэлтгэл хон. Уурхыг уршин аваад явга. Багна. Абягийн уурхыг үргэн ах бараад явга. Би энэ уршин аваад явуулчих. Чим өмөөлөөний мод аваа хүргэл. Өмөөлөнд байна ба. Чиг. Тэгээд тоогод өмнө хүрчихва. 在这儿呢，就是跟阿嬷在学习这个怎么做阿斗庆，但是我体会更多的是，这是另一种文化，因为阿嬷对我来说呢，毫无保留的就向我传授这些，这些这个对我来说就特别像一个宝藏。我是11年来阿嬷家，那个时候是从11年以后，然后就每年不断的来，最多的时候每年得来5、6次，有春天就走场啊，走奥特，然后打马中。Cross, 하긴 나 자산 다 따도 cross. 나 자산 가라 거의. 나 자산은 가라 cross. 하긴 cross. 아까 못한다. 자. 나한테 쭉 대봤다 앉아. 쭉 대봤다 앉아. 제대로 막. 불러도 쳐셔 안 와. 아니 그 들어내기는 센다. 자, 먼저 저 함하고. 득신 해볼 것 같아.
Араагаад бэр, араагаад хаахаа.所以游牧文化给我的启发是什么呢？就是它所有的因素全在动，是在移动当中找这一个点才行。所以说，特别有魅力。세샤가라 사왔고.实际上第一次套马是蒙上的。当时很多这个牧民都在打马鬃的时候套那个阿杰那个一个一个往外跑，当时那个一下午大家伙都没套着。然后呢，我是用了一个假的那个杆儿，但是晃了一下，直接就兜了一下，正好套在这个阿杰那个脖子上。但是这个想给它摔倒的话，那个是一个本事。这时候马还没有完全跑起来的时候，基本上就是他就一个慢动作绕了一个弧，就把我给摔倒了，拖着那个我的嘎就跑了。但是大伙儿很多牧民也都鼓掌了，还好。这艺术创作啊，实际上应该是冰山的一角，也没有跟生活整个联系起来的话，但看着一个长线的话，你在这个比较光鲜的地方，这个是很短暂的。如果没有这个看不见的那些地方，这光线就什么也不是。所以说，觉得这个艺术创作的，觉得只能说是冰山的一角。因为我做的这些马都是这个普通人看不到的，一定得是阿斗亲在马群里是长期生活，才能看到一些马的状态。把那武器拿出来挎着。那些走。干嘛？아 지금 누구 나로다는? 하나 작은 배가 소소가 있더라. Эдэн чинь нутгийн одоо алдарт малчин бүхэрдэн амаагийн маан одоо энэ сайхан тангсан нутгийн гэлэн бид бүгд хорон цуглараа өнөөдөр сайхан даа тамглаа бүгдээрээ сайхан хөөрөлдөө энэ сайхан очрол ерөөлөөр таасан байна. Тэгээд 하이사. за тэгээд тэрийг ярина гэж байна. Яараагүй. Сайхан ерөөлтэй нэгэн сайхан сахал барья. Хасан амгалан хамбалтуга агаар тэнгэрийн хүчин аштын сайхны даатгай алтан нарны элчин ариун буйны даатгай өндөр богдоо хайрхандан үрдийн сайхнаа даатгай өрлөө дайсан шудандан удамжийн сайхнаа даатгай хаврын өдрүүдэд хангай дүүрэн толтой жон өдрүүдэд жужаан гэлтэн саалтай намрын өдрүүдэд наалгар элбэг хатлантай овлын өдрүүдэд оншиг тансаг амьдралтай уулрал болгоно өдрүүдэд удаан жаргын өлзийтэй урсж өнгөрөх өдрүүдэд уртнаас хэн хатагтай жүгтэй гарвал жөндөө их буйнтай өмнө жүгтэй гарвал удамжи баян хэсэгтэй баруун жүгтэй гарвал бадарсан гэга хэмэртэй хойд жүгтэй гарвал хормой дүүрэн олжтой дөрвөн зүгийн тэнгэрээс дүүрэн яваад тосж томн чачигсын дэлхий төгөлдөр заяага хүрдэж мөр эрдний хэмраар мохшгүй жарган хөвчлөөд үхэр эрдний бараагаар өргөм талаа чимээд тэмээ эрдний жавхаагаар тэнүн амдарлан чогчлоод хон эрдний буйнаар хороо хоттоо дүүргээд ямаа эрдний хишгэр ямагт баян хөрөнгөжөөд
таван эрдэн сүргийнхаа тансаг шимийгээд лада тайван оожм нутгийнхаа дархан энгэрийг дүшээд өдөр донгоодож сар сардаа сачирж жил жилдээ жаргаж он донгоочд явахын энгийн нандин яраади өргөж эндээс дэвшүүди эрүүд саруула амьдрахын эдвэг буян дохтох болтовэ агтэ чинкэр талааран адуу эрдэн дүүрж алган дээрэн ажин их буян хэшиг дэлгэрж байхын ойлжи төгөлтөр яраадыг амаагийнхаа амьсаахан ороондон гэрэлтүүлэн ирсэн хүн бүхэндэн хүсэн дүнсвэ. Өчигдөр чинь би хүн дуусан гэн эрэвдэн шүү. Гэчүү. Манай чинь адуу наадан гэм би дан жижиг адуу наадуулаад яасан. Эколэн чинь өдөө адуу наадах юм хөдөн жугаар хүн болох юм. Бэлчээрийн дараа хийчихнаа тэрэг хэрвэн. Тийм ээ. Малааны илүү өсгий гэж бодно. Энэ нутгийг нэг сайхан байлгая гэж бодхоосоор энэ нутгийг галчхай болгочих, өөс болгочих гэдэг нь малчин хүнд бол тийм бодол юрдэн байх. Тэгээд малчин хүн дотор л бол тэр байгалийн хамгаалах юу бол малчин хүн зааж өгснээ хөрөг бол байхгүй шүү. Энэ чинь уурах тэрхэнд бүр шингэцсэн юм. 住这边住这个陶厂有6年吧，是啊。哎，我跟安娜塔这首奥特的时候，这个好像在不停的忙活，又好像没在忙活什么，但实际上这些都是很特别关键的。因为要离开那个那块草场的时候，我们就把很多要封闭了。比如说这个要小马要带在那棚圈里边，或者门就要挡死，避免其他动物进去啊。然后这个马的盐，它吃的盐我们要怎么抬呀？怎么的从这个，就等于说是这个每次一到了草原上呢，我也是一种习惯性或者本能性就变成这种思维了。这边有一个，这边有个扣，把那个扣上就可以直接把门关上了。那个扣哈好。是这样。这个行，没问题，绝对没问题的。这就没问题了。没问题。行。再走吧。他这种文化呀，是要跟自然要和谐共生。怎么来保护这个自然？怎么在自然里边这个求得生存？借助自然的规律，从自然中拿很少一点点，这种是特别让我佩服的。这个就是阿嬷奖励我一个乌中木沁马。实际上，真正套马套的最多的是用这个马，每天在马群里混。这个的角度各方面是阿嬷精选的一个，所以他这个套马的时候，随时
瞬间就可以坐到这个鞍子后边。这个厚度的话，怎么拧也没事儿。俺都骑的马鞍就是这样。这两个是阿嬷的马鞍，这两个，你看这是最好的阿斗信用的马鞍，这个角度各方面，这是太厉害了。现在在市场上很难碰到，几乎没有了这样的。这个是还有一个这个垫儿，走长途的时候这个会更舒服一些。这个就是我的那个苏赫巴特省那个马，有的时候经常走奥特。以前套第一回骑马套马的时候用的就是它。这个是阿勒塔的马，这个很多人不认识马鞍，他会这选择什么马鞍的贵，哪块是银啊，哪块装饰珊瑚啊，各方面的。但是对龙骨这个角度、这种结构，这得需要是在马群里历练过的人才懂这个。阿嬷呢，是我的师傅啊。阿勒塔呢，实际也是老师。因为阿勒塔呢可以跟我用汉语交流，所以有很多这个游牧方面的知识，我是通过阿勒塔跟我说，我才知道的。虽然我年龄比他大很多，但是呢，他实际是像这个跟师傅学习一个大师兄，他是这样的。经常在一块儿，我们俩在一块儿骑马出去干什么干什么。一上了马背以后，这有很多心里话就能说出来了。所以这样的话，我就是很多游牧这方面的知识，很大一部分从阿勒塔这儿来的。那个皮子已经不行了，然后呢，因为这个跑的过程当中，我习惯上了马以后，一般用劲儿，我习惯用右腿用劲儿，就喜欢坐到右侧来。坐到右侧来的时候，这个跑到那么高的时候，这个右蹬就断了，皮条就断了。哎呀，这是很惊险。实际上，当时心里边呢是特别紧张的。但是那个等于很多都是一些肌肉的记忆，干活的时候一些肌肉的记忆，所以这个相对于马也比较相对要老实，所以还蹦了几下就没掉下来，这个要做的是一个抽象，对，一个马。然后我这个小狗有点这这个就是感觉就是那个马群里面他们那个动的感觉蛮有意思的，这状态，那感觉这个不好做，你就直接做这些，就直接的这个就行。这个老远看像个熊啊，结果是两个马。这个就是这个放大试试，因为那你这小马太大了。是，哎呦，小马太大了，这个比例合适。你要想弯着过来的话，头可以这样，这样都行。得敢做，丢杆不丢人，丢杆不丢人。对，就是你得敢套着这个马，你个杆丢了再捡回来再修一下，麻烦一些。你也不能绷着杆站在那不动，那个丢人不丢杆，那个就叫人笑话了。明白了。等你干好了以后，那就既不丢杆也不丢人。这胆儿大一点，马过来了，你得敢出杆套。不能绷着杆跟那站着看热闹，那不行。没有这个文化底蕴的话，这个会很快就会枯竭的，所以说在这儿呢，因为跟阿嬷学习了很多年，
所以做作品呢，自己好像也是非常有底气呀。学习的过程当中，也是吸收这个文化的滋养。这两个地方啊，我觉得这样近一些更好一些。可以。再近。这边好一些，这边呢这块没顶起来，所以这块显得尖儿了。如果这块顶起来就好了。那这儿高，这儿低，是吧？所以这块有点尖。아비아그는 히지흐흠 아또라 어느 어른 харсан адууныхаа ясчнараас нь үжиж жинхэнэ морныхон тэр дүрсийг гаргаж хөдийвэр морин ингээ жахан тарган шүү харагдав тэр яг чаат ясан бол тэр моринлогоо жогчсон болохоор энэ өөрөө нь хийхэд их юутэй тэр уран бүтээлийнх юу бол тэр яг жинхэнэ амьдлаг юмд нь жогчсон тэгснээс бол энэ морь бол их сайхан харагдаж байна。做蒙古马以前也做过，以前也做呢，但是跟阿嬷学习以后呢，完全是另一种理解了。 Бүгд найрамдах хятад улсын уран баримч Шин Хунбааг төрийн дэд шагнал алтан гадар содонгоор шагнал сугай. Зарилэг уулгасан Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүх. Аабиагуул би адууч гэж нэрлэдэг. Манай улсуур адууны жинхэнэ орхойтой Монгол адууны одоо адууны соёл, адууны ёс зайг, адууны одоо ааш аран шиг бүрэн дүүрэн судалсан тийм уран бүтээлч хүн байгаа. Тийм учраас би адуучин гэдэг. 获这个阿腾嘎达斯，这是可以说是 有生以来获得的最高的荣誉了，但是这些呢，所有的应该回归在这个草原上。아비 одоо энэ баримлын аачийг яасан гуулаа бас сайн адуучин болчих юм байна. Одоо баримлд бол бас уягдаж юм сайн баримлчин болж их юм чи. Нэг хүн нэг таламжуугаан гүйцэд сайхан зүтгэхгүй бол тийм тавийн амжилт гарахгүй шүү дээ.